эмэг хүлэг морь минь хазаар даран хэтрхэд эгшиг татах амгай зуу зайн гам билээ. Илчгэрлөөр төлсөн авраг их алхаа эрчмийн баганд бихэлсэн зузаан утас гам билээ. Их сайхан орныхон дархан хилийн харуул эрд цэргийн зэвсэг эмтэршгүй илтэн гам билээ. Эрх малдран бадруулсан өнөр өөдрөг түм эрлэхэг Монгол ардын эвэн гам билээ. Уран хазаарын ам гайн ган урсгал гэрлийн утсан ган эрд цэргийн зэвсгэн ган эрх дардын эвэн ган миний их орон ган эрдний билээ. Эх орны эрдэс баялагын салбар шин цагийн түүхээр тойрогж байна. 90 жилийн баялаг намтартай Монголын эрдэс баялагын салбарт төмөрлөгийн залуу салбар салаа мөчрөө хялуулан салбарлаж өндийсэн түүх өртөө нэгэн 10 настай. Монголчууд бидний болд төмөр хэмээн нэрийддэг шинэ салбарын түүхийг бүтээлцэж хөгжлийг тодорхойлж яваа анхдагчид эдвэ 10 насны хан ойтойгоо золгож ив. Болд төмрийн гол компаниг одоо уурхайн одоо бий болгохдоо одоо баггүй хэмжээний одоо бэрхшээл замыг туулж хүрсэн ч гэсэн өнөөдрийн өндөрлөгөөс одоо эргэж харахад бид бол одоо эх орныхоо өмнө одоо нууруулахгүй одоо ийм том бүтээн байгуулалтыг хийсэндээ бол энийг одоо бүтээж бий болгосон хамт бол та бүхнийхээ өмнөөс бахархаж байна. Энэ салбарын ачааны хөндийг үүрч бүтээн байгуулж эрсдлийг давн туулагчдад болд төмөр ёроогол компанийн бүтээлч хамт олон зүй ёсоор нэрлэгдэх нь гамжиггүй. Болд төмөр ёроогол компанийн түүхэнд ч тодоос тод үсгээр бичигдэн үлдэх энэхүү 10 жил нүдэнд харагдаж гарт баригдсан их бүтээн байгуулалтын зам мөртэй билээ. Болд төмөр ёроогол компани ашигт малтмлын хайгуул ашиглалт гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 2004 онд анх байгуулагджээ. Сэлэнг аймгийн Ёроо сумын Баянгол хэмээх газарт 1406 га талбайд геологийн наривчилсан хайгуул явуулснаар төмрийн хөдрийн нөөц тогтоож 2007 оноос олборлох, баяжуулах, экспортлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Бүтээж байгуулсан ажил хэрэгч өдрүүд. Их ажлын ард гарсан 10 жил. Энэ бүгдийг гар сэтгэл нийлсэн хамт олонны эвийн хүчгүйгээр төсөөлхийн аргагүй. 2004 оны 3 дугаар сарын 26-нд Ёроо сумын Баянгол хэмээх газарт ганц гэрт 3 хүн анх ирж төвхнөж байсан цаг саяхан битээ. Тэр өдрөөс эхэлсэн түүх үргэлжилсээр эдвэ болд төмөр ёроогол компани 1500 гаруй ажилтнтай өнөр бүл болжээ. Яг бидний ирэх үед бол энд тог гэрэл цахилгаан айл амт нэгч байхгүй. Өөр эзгүй газар байсан. Анх одоо өвдгөрөөс дэш татсан цастай тийм хаврын хүйтэн үед ирж ирсэн. Тэр цагаас эхлээд энэ эдгээр энэ 10 хүн маань одоо яг л 2004 оны 3 сарын 26-наас эхлээд цуваад ирчихсэн. Энэ 2004 он дээрээ шууд энэ уурхаан анхны ажилчдын байрлах байр эдгээр ажлуудыг хийж эхэлчихсэн. Ийшээ ирж ажиллах залуучууд хүн тэр болон олддоггүй байсан тухай үед. Одоо энэ хэд маань яг махны үйлдвэрт бас надтай хамт нэг компанид бид бас хамт ажиллаж байсан. Дорны говийнхаа тэр компаниас энэ хэд маань одоо яг одоо намайг дагаад гэх юм уу одоо хамт энэ ажилд явъя гэдэг ингээд сэтгэл санаа шулуудаад одоо яг бүгдээрээ бөөндөө ажиллацгаасан байна. Энд би зөвхөн юугаар ирчихсэн одоо туслах ажилчингаар явжсэн. Тэгээд уулуурхаа эхлээд одоо компани зардлаар бидний тэнд суугаад одоо үндсээ одоо уулуурхаа хүнд машин механизм оператор болж яваа. Одоо бол бид 100 тонны тэрийг сорж байгаа. Тэгэхээр надад болж боломжийн сайхан мэргэжил бол энэ мэргэжилээр би бахархдаг. Энэ мэргэжлээр өнөхөр би одоо
өөрийнхөө чадлыг хүртэл явуулна гэж бодож байгаа шүү дээ. Өөрийнхөө биений чадал хүртэл хэзээ хүртэл би хэвтэр зарахыг баг тэр хүртэл явуулна гэж бодож байгаа шүү дээ. Эхнэр маань анх энд ирэхдээ тоогоочор иржсэн. Тэгээ бид хоёр манай эхнэр энд байна. Тэгээ бид хоёр цуг ирж ажиллаж исэн. Тэгээд анх энэ уурхад би 19 настай ирж ажиллаж байлаа. Тэгээ одоо эргээд харахад бол 2 хүүхэдтэй тэгээд сайхан өндөр өтгөн гэр бүл болоод аж амьдрал манд дээшлээ сайхан амьдарч байна. Анх ирэхэд нэг 2 гэрэл байсан шүү дээ. Тэгэл нэг дөнгөж нэг байшин торхонд босгож байсан. Тэгэл төсөөлөж байсан шүү дээ. Уурхаа ямар газар ажиллаад байгаа юм те. Залуу хүмүүс баг уул юм хорд баг яв юм шантрах үе байсан л та. 2007 он хүртэл аж ахуй ажил хийгээл тоогооч хийдэг байж байгаа. Анхныхаа хүүхдээ төрүүлээ 2007 онд ирсэн чинь уурхаа чи эхэлсэн. Амар гоё болсон байсан шүү дээ. Гинт амар олон ажилчтай. Тэгэл сайхан амьдрал цаашдаа өргөжлөнө гэж бодож байна. Энэ уурхаатай хайртай. Угаасаа энэ уурхаач бид энийг яаж зайлшгүй амьдралыг бодох очоор. Би энэ компани жолооч хийжсэн. Тэгээд 2004 онд нааша уурхаа нөхөд 2-3 гэр ачаад нэг энд ирээлээ. Тэрнээс хойш энд ажиллаж байна. Тэгээд энэ компани ч одоо эхлээд нэг 30-таа ирсэн. Сүүлд нь нэг цагаан пуусаа нэг Японд хэрэгтэй болоод сүүлд нь бас нэг карам нэг хэсэг барьж иж юм байд. Тэгээд тэрэгчдэр бас нэг 2 жил ирдээ явсан. Ажиллаж уу? Тэгсэн тий? Ажилласан шүү дээ. Зөндөө тийм сайсан байна да. Улаан машин энэ тэр улаан машин дээр бас нэг хэсэг явсан. Тэгж байгаа 2012 онд суудлын хэсгийн механик болоод 2 жил гарсан болж байна. За намайг анх хоёр гэдэг. Би ч одоо 2004 оны 5 сар хэдэнд уурхад мал эрхлүүлэлт ажил ийм уурхаа нэгтгэж гэж орж ирсэн. Тэгээ Бамбаатар хотод ажилд орж ирсэн. Тэгээд за хэдэн настай байл гэж 17 настай байсан чинь жоохон нас тиймэрхүү байна л гэж хэлжсэн. Нас арай бага байна гэж хэлжсэн. Тэгээ чи энэ ажлыг хийдэлэх үү гэсэн чинь ямар хийдэлэх байхаа л гэсэн. За тэгээ өөрөө дийлэнгүй л тэгээд ажилд ороод тэгээ барилга дээр энэ ажлын орон байр галтайгаа хэлбэртэй нэрч туслах хийчихсэн. Энд л өөрчлөлтсөн энэ компанид ажиллаад яг унах унаатай тэгээд дүүгээс сургууль соёлтой сургуулж би мэдлэгтэй болгочлаа. Дүү мөгөө гэр бүл болох тусдна гаргаад өвөө ээж эднээс аваад би өөрийгөө 100 тонны трекс барай явж юм зөөлөвш байсан. Тэгээд дэлгэл ажил хийгээ амжилт төрдөг. 2011 онд залуучуудын холбооны шилдэг залуу алтан медаль авчихсан. 2013 онд уул уурхаан 9 жил хүндэт медаль. Би анхаа энэ дээрээ одоо Мэдгмайт хоёр нийлээд ажилчдынхаа хоолыг хийдэг гэсэн тоогооч юм. Тэгээ бас яруу хийн. Төвөө ихчээ хийн гэл их давхар ажлыг хийдэг байсан тий. 26-нд нэг гэр мөрөө ачаал ачааны машинд тэгэл олон хүмүүс ажил зарим нэг ажилчид нь ингээ ирж хахад яг цаснаар ирээс хилэнгээс чинь өдөр гарсан юм аа. Тэгээд газраа авсан их сайн мэдгүй. Энэ зам нь их сайн байгаагүй шүү дээ. Бас яг наашаа ирээс наашаа. Нөгөө бугантын гүрнээс салаад явж байгаа зам чинь бас нэг машин дээр цөөх явдаг гэсэн юм шиг л. Тэгээд цаснаар ирсэн болохоор их цастаа. Тэгээд нөгөө одоо энэ улаан даваа гэдэг энэ давааг машин маань гээд гарч чадахгүй их цаснаас ухаал. Тэр газар арай очиж хүрээгүй замдаа хонжсэн. Их чинь энэ баг өвдгөө цацсан цастай байдагсэн. Тэгэл тэр шүн чинь бид нэр гэрээ барьна гэж байхгүй шүү дээ. Тэгээ энд нөгөө заслангийн айлуудын нэг юм зуны шурхаг маягийн төлөө мөлөө байсан. Тэрийг ингээл галын наад юм шиг босгоод хасаагаал гал төлөл авчихсан. Энэ эдийнхэн би бас сонголтыг бас буруу хийгээгүй байх гэж боддог. Тэр утгаараа өнөөдөр бас энэ эдмээс боломжтой сайхан одоо амьдралтай гэр бүлтэй ингээ сайхан ажиллаж амьдраад зарим нэг нь одоо бас тэргүүний ажилчин болох ийм хэмжээний ажил үйлээ хийгээ явж байгаа. Болд төмөр ёроо гол компанийн гол төсөл нь Баян голын төмрийн хөдрийн уурхай. Баян голын уурхай нь төв, баруун, зүүн гэсэн 3 тогтцтой. Төв хэсэгт наривчилсан хайгуул хийгдэж байгаа бөгөөд зүүн, баруун 2 хэсэгт
ил уурхайн системээр ашиглаж байна. Цэцэл заагдсанаар бол биднээс 13-аас 23 жилийн насжилтайгаар барууны зүүн, барууны нь бол 2007, зүүн 2008 онд хослон зэрэг ил уурхайгаар ашиглахаар заагдсан байсны дагуу ашиглаж байгаа. За үүний дараагаар бол 2013 онд бол хүчин чадлыг нэмэгдүүлснээр 6 сая тонн хөдөр олборлохоор мөн нойтон баяжуулалтын аргаар сонгохоор техник эдийн засгийн шинжилгээ татсан байна. Хэсгийн хувьд гэх юм бол 2007 оноос хойш ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор нийтдээ бол 23 мянган сая тонн метр куб өрс болж 13 сая тонн хөдөр олборлоод байгаа. Хэсгийн хувьд одоо 205 ажилтнтай 15 инженер техник ажилчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За уурхайн хувьд бол тээвэртэй хөрс суулттай ашиглалтын системтэй хөдөр олборлож хөдөр баяжуулах үйлдвэрүүдийг одоо хөдрөөр хангах зорилготой ажиллаж байна. За манай баруун бит маань нийт 96 ажилчинтай байгаа. Баруун бит маань яг үндсэн нөөц гэх юм бол 24 сая тонны нөөцтэй тийм хөдрийн уурхай байгаамаа. Тэгээд ерөнхийдөө насжилт гэх юм бол манай уурхай маань 35-6 жилийн тийм нөөцтэй тийм уурхай байгаамаа. За тэгээ манай баруун бит маань ер нь зүүн битээ бодвол зүүн битээс ялгарх юм зүйл гэвэл ер нь бол конвейеруудаар ялгарч байгаа. Тэгээд өрөм уулын ажил конвейер дээр ер нь комплекстэй ерөнхийдөө бүгдийг өөрөөсөө бие даан хариуцж ингэж явуулдгаар юм онцлогтой байгаамаа. За манай уурхай бол 2012 онд байгуулагдсан. Энд бол Монгол операторууд ажиллагаар онцлогтой үндэсний 100% хөрөнгө оруулалттай уурхай байгаа. Манай уурхай нийт 31 ажилчинтай. Бус уурхайнуудыг бодвол онцлог давуу тал нь бид дан өөртөө бүх юмыг шийдэж хөрөнгө мөнгө өөртөө босгож ингэж ажиллаж байгаагаар бас бус уурхайг бол онцлог болоо гэж бодож байна. Манай хөөрэ баяжуулах үйлдвэрийн хэсэг маань болохоор нийтдээ 7 үйлдвэртэй. Тэр юун дээр доор баруун уулын хэсэг гэх тэр маань тустай байдаг. Тэрнийг орох юм бол нийтдээ 9 өөрөө баяжуулах үйлдвэртэй. Тийм уурхай байгаа. Яг манай өөрөө баяжуулах үйлдвэрийн маань хүчин чадал гэх юм бол ер нь бол хоногтой бүх үйлдвэрүүд бол бүгдөө нийлээд хоногтой 24 цагтаа 22 мянган тонн өдөр гаргах тийм хүчин чадалтай. Дотроо болохоо жоо янз янзтай бүгдөө. Зарим нь 250 тонн өдөр гаргана, зарим нь 195 тонн өдөр гаргана. Тэгээд янз 180 тонн өдөр гаргах тийм хүчин чадалтай тийм янз янзын баяжуулах үйлдвэрүүд байна да. Ер нь бол хуурай баяжуулах хөдөр маань бол уулнаасаа янз гарч байгаа л да. Ерөнхийдөө бол 42-3-тай 3 агуулгатай тийм өдрүүд гарч байгаа. Тэрийгээ тэгээ баяжуулаад 60 марттай 62-3-тай тиймэрхүүгээр одоохондоо хөөрэ аргаар баяжуулж байгаа. Одоо тэгээ нойтон баяжуулах үйлдвэр маань баригдах юм бол тэрийгээ өшөө сайн баяжуулдаг бол усаар угааж тийм байгаа. Одоо тэгээ нойтон баяжуулах үйлдвэрийн маань төсөл нь үнэндээ батлагдчихсан. Суурэ тавиад одоо баригдаж эхэлж байгаа. Ажилтан бүр аюулгүй ажиллагааны заавар дүрмийг алхам тутамдаа мөрдлөг болгон аюул ослоггүй ажиллаж байгаа нь Болд төмөр Ерөөгөл компанийн 10 жилийн нэгэн том үзүүлэлт юм байна. Хөдөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд саруултанд тогтмол хамрагдана. Ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон ажлын нарийн тогтмол авч гарна. Техникийн бүрэн бүтэн байж тээ машинын тойрох үйлчлэг хийсэн яадаг ажиллагаа. Бороо манан натуул ажил зогсон. Тийм зам харагдахгүй зүгтэг орчих хязгаарлагдвал ажлыг зогсон. Ээлжийн масчин нарийн дагуу зааварчилгааны дагуу зогсон. Сүүлийн жилүүд дандаа өвлийн цагт манайх нэг сургалт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талын сургалтууд их заагдаг. Тэрэн дээр бүгд дандан давтан заагдаж явдаг энэ. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлт хийх нь хариуцлагатай уул уурхайн нэгэн чухал үзүүлэлт байдаг. Болд төмөр Ерөөгөл компани энэхүү үүргээ нэр төртөө биелүүлж байгалийн нөхөн сэргээлтэд онцгой анхааран ажиллаж байна. Олборлолт эхэлсэн цагаас манай компани байгаль орчны асуудлаа орхигдуулалгүйгээр байнга хандтан авч хэрэгжүүлж ирсэн. 8 оноос хойш өнөөгийн байдлаар нийт 100 гадал бод байжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээд байна. Манай компани нэг давуу тал нь гэх юм бол бид Сэлэнг аймгийн Ерөөсмэн нутагт
тусгай зөвшөөрлийн талбай маань байдаг. Энэ сумын маань 3 дугаар багт ойжуулалтын мэрэгжлийн байгууллага 10-аад мэрэгжлийн байгууллагатай ойжуулалт хийх. Тэгээд тэдгээр байгууллагуудтайгаа байнгын гэрээтэйгээр бид ойжуулалтын ажлыг дүүцэл хамгаалах ажлыг хийж гүйцэтгүүл явуулж байгаа. Манай Сэлэнгийн бүс нутаг маань ерөнхийдөө 2002 оноос хойш 4 жил дарааллаад төмөрч чадсан ихэнх талбай нь бол сэргэн ургах чадвараа ер нь алдсан бүс нутаг байгаа. Тэгээд тийм учраас тэр сэргэн ургах чадвараа алдсан талбайд бид нар өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг том байгуулалтаар авч хэрэгжүүлж байна. 2012 онд 3.8 мянган талбайд нийт 5 төрлийн жимсний мод суугийг тарж ургуулсан байгаа. 2013 оноос эхлээд ихэнх төрлийн мод бот маань жимсээ өгч эхэлсэн. Бид энэ талбайгаа ажилчдынхаа чөлөө цагийг өнгөрүүлэх жимсний цэцэрлэг түрээлэн болон битумын хэрэгцээг хангах, хүнсний хэрэгцээг хангах зорилгоор барьж байгуулсан байгаа. Мөн цэцэрлэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ хөтөлбөр байгуулсан. Манай улсад уул уурхайн аливаа төсөл хэрэгжүүлэхэд учирдаг хамгийн том бэрхшээл бол дэд бүтцийн сул хөгжил. Гэвч болд төмөр Ерөөгөл компани олборлолт баяжуулалтын үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө дэд бүтцийн асуудлаа өөрсдийн хүч хөрөнгөөр шийдвэрлэж чадсан. Энэ нь бусад уурхайгаас ялгарх тэдний давуу тал билэн эрчим хүч, харилцаа холбоо, автор зам, тэр дундаа Монгол анхудаа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар тавигдсан төмөр зам зэрэг дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтыг хийж босгох зам дардан шулуун байгаагүй. Манайх бол Монгол анхудаа хувийн төмөр зам барьснараа одоо Монголын төмөр замын том бүтээн байгуулалтанд бид нар үлгэр шишээ болж явж байгаа бас бахарж байна. Уул уурхайн одоо энэ хүнд ачааг бол ингэж вагоноор тээх нь бол илүү ашигтай үр дүнтэй ингэж үздэг. Ер нь зоригтой. Ямар нэгэн одоо яам тамгын газрын ямар нэгэн хүний хүнд сурталаар болоод бид нар энийг эхлэхгүй одоо энэ нөгөө нэг яригдж байгаа нь урд зам шиг л байна шүү дээ. Ярьсаар байгаад одоо бид нар 3-4 жил аваа ичлээ тийм үү? Цаг сайхан байхад л ярьсан, мөнгөтэй байхад л ярьсан шүү дээ улс орноо. Бид нар тэрнгээрээ бас бахархал. Болд төмөр Ерөөгөл компаниар авгуулсан бүтээн байгуулалт бүрийн цаана ирээдүгэн нэгэн сэтгэлээр харсан ажилтан бүрийнх нь хүч хөдөлмөр хөлс шингэсэн. Өдөрт одоо дунджаар 2 галтрыг буюу нэгэн уултандаа 5,000, за 2 уултаар тооцох юм бол 10,000 орчим тонн өдрийг тээвэрлэж байгаа, ачиж тээвэрлэж байгаа. Бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол энэ тоо шүү нэмэгдэх юм бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл манад одоо яг өнөөгийн нөхцөлд байгаа одоо хүчин чадлаа бол бүрэн дүүрэн байдлаар ашиглаж хараах нь чадаагүй байгаа. Ер нь бол цаашдаа бид нар бол энэ замын маань эцсийн үр дүн бол жилд 10 сая тонн өдөр тээвэрлэх боломжтой тийм зам. Төмөр замыг хүлээж аваад маш их гайхаж байсан шүү дээ. Манай найз нар төмөр замыг өдөрт газар ажилладаг. Амралтаар ирээд сонирхол үнэн агуу тавьж байгаа. Сариг мөрийг замын хэвргийн стик гэдэг нь маш гайхалтай байна. Одоо төмөр замаар тавих чинь стик гэх вагоны төгтөг гэж тийм байхгүй шүү дээ. Баянгол төмөр зам нь 2008 оны засгийн газрын 100 тэрбум тоот тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу болд төмөр Ерөөгөл компани уул уурхайн зориулалттай хүнд даацын төмөр замыг 2 жилд барьж байгуулсан. Манай төмөр зам барих зөвшөөрлийг өгөхдөө Сэлэнгийн өрөөнд төмрийн хөдрийн стратегийн ордуудын чиглэл тавих засгийн газрын чиглэл өгсөн. Тэрнийхээ дагуу бид нар тавьж хийсэн. Инхээр бол төмөр замын ирээдүй бол ганцхан болд төмөр Ерөөгөл биш. Бусад ижил төрлийн одоо төмөртэй уурхай эрдэс устай нуруу бусад одоо ижил төрлийн уурхаануудын өдрийг тээвэрлэх үндсэндээ бидний хувьд бэлэн болсон. Одоо үндсэндээ манайхаас салбарлаад бусад уурхаанууд төмөр зам тавих богинохон хэмжээний төмөр зам тавиад ингээд экспорт маргаахад бэлэн болсон. Төмрийн хөдөр олборлагч тус компани олборсон төмрийн хөдрөө зах зээл хүртэхээр шорон замаар тоос манарган тээвэрлэж байсан бэрхшээлтэй он цагч бий. Энэ улсартай аж ахуйд энэ тээвэрлэлт бол маш их өндөр үүрэг гүйцэтгэдэг гэж би ингэж боддог. Яагаад гэвэл уул уурхайн одоо энэ өсөр хүнд ийм их ачааг вагоноор тээвэрлэж одоо явуулж байгаа нь бол байгаль орчин тэгэл энэ Монгол орны тээврийн үйл ажиллагаанд бол маш их төхөн үзүүлж их ашигтай тээвэр юм бол зөв тээвэр. Харин өнөөдөр Сэлэнг аймгийн Шаамар, Явхсан, Ерөөсөлийг дамжин 80 гаруй километр үргэлжлэх төмөр замаар зөвхөн төмрийн хөдөр төдийгүй нүүрс, тариа будаа, хүнсний ногоо зэрэг нутгийн иргэдийн амьдрал ах үед шаардлагатай ачаа барааг тээвэрлэж байна.
төмөр замын тээврийн ашиг тустай асуудал сум орон нутаг нийт сайн олгосны хүчин бид нар бол үндсэн ажилчдынхаа төмөр замчдынхаа 60-70% сум орон нутгаас авсан. Тэднийг мэрэгшүүлж мэрэгжлийн дээшлүүд төмөр замчин болго сургаж ингэж компани хүчээр сургалтанд явуулж хөрөнгөөр сургууль төгсөн залуучуудыг бас энд өөрийнх нь нийгмийн асуудлыг шийдэж тогтол суучтай ажиллах энэ боломжгүй болцоог хангаж өгснөөр өнөөдөр ингэ манай төмөр зам бол тасралтгүй хэвээ энэ найдвартай үйлчлэл явуулж. Асар богино хугацаанд их хүч хөдөлмөрөөр бүтсэн төмөр зам байгаль орчин хөрсний доройтол тоосчлтыг бууруулснаас гадна орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эдийн засаг экологийн эерэг үр дүн дагуулсан үн цэнтэй бүтээн байгуулалт болсон юм. Манай Баянгол төмөр замын хэмжээнд бол нийт 3000 гаруй ачаана багаантай. Үүнээс 1000 орчим нь бол Орос албаны үйлдвэрлэлд үйлдвэрлэсэн байгаа. 2000 гаруй нь бүгд найрд хятад тусад үйлдвэрлэсэн харьцангуй шинэ багаанууд байгаа. За зүтгүүрийн хувьд бол манайх 12 ширхэг бүгд найрд хятад тусад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлттэй юм зүтгүүртэй. Орос албаны улсад үйлдвэрлэсэн сэлгээний зориулалттай 3 зүтгүүр ингээд нийтдээ 15 зүтгүүртэй төмөр замын хэмжээнд ажилладаг. Ер нь манай энэ төхөөрөмж одоо яг одоохондоо бол Монголд оёос анхудаа энэ модуль компьютер захаан төвлөрөлтийн төхөөрөмжөд Монголд одоо манай компани нэвтрсэн. Энэ бол ерөөсөө удирдах хянах ажиллагаатай. Удирдна гэдэг нь одоо гадаа байгаа зам сумууд байна шүү дээ. Олон зам сум дохионод байна шүү дээ. Энийг дээр одоо удирдах дэлгэцэн дээрээс жижүүр удирдаад ингээд бүх ажиллагааг явуулна. Нэг. Хоёрдугаарт энд байгаа юм бүгдийг хянана. Одоо тэр богоно одоо хаан зогсож байна, хаашаа орсон, хэдэн цагт орсон бүгдийг одоо бичиж энд хадгалдаг. Өөрөөр хэлбэл энэ дээр байгаа бичлэг ба штэ. Жилээс 3 сарын хугацаанд хадгалдаг. Одоо ямарваа нэгэн алдаа эмгэгдэл гардаг юм уу, техникийн юм уу, хүний буруу үйлдэл болох юм бол энэ дээрээс уншаад лээсаа. Тэгээд яг компани зардлаар бас мөрөглөлтөнд залуучуудаа аваад бас энэ үйлдвэр дээр дадлах хийсэн шүү дээ. Үйлдвэрээр дадлах хийгээд тэгээд үйлдвэрийн хүмүүстэй хамт угсралцаад тэгээд одоо ингээд 4-5 жил одоо маш найдвартай сайхан ажиллаж. Ажилтны хэсэг бол бас энэ компани үйл ажиллагааны бас би бол гол хэсэг нь гэж өөрөө боддог. Яагаад тэгэхээр яг одоо ажилтнанд бүх одоо төмрийн өдрийг бэлддэг, ачдаг, вагонд ачдаг. Энэ вагонд очиж байгаа хэсэгт бол яг одоо стандартын ажилт байд юм уу тийм ээ? Жин хэмжүүр нь яг тоон жинийг таарч явах байх. Энэ дээр бол байнгын хяналттай ажилдаг. За тэгээд анх одоо 2007 онд манай компани ер нь вагон ажилт хийж төмрийн өдөр очиж исэн түүхтэй юм лээ. Тэгээд тэрнээс хойш бол одоо хөгжсөн түүх гэвэл одоо ер нь харьцангуй шал ондоо болсон. Бид нар анх дулаан хаанд болоод одоо механик ажиллагаатай вагон жингээр вагон пүүлээд гаргадаг байсан. Тэгээд тэрийг бодоход одоо бол 280 тонны электрон жингээр одоо бүх вагоноо нэг үрчлэн жигнэж ингэж юу яаж байгаа ажил үүргээ хийж байна. Цагаан хаалгавартай бол ус төртөөс юугаар ялгаатай гэхээр энэ Улаанбаатар төмөр замтай бид нар ачаатай хоосон вагоноо хүлээцдэг. Энэ нөгөө нэг Улаанбаатар төмөр замын маань таварын кас манад барилдаг. Энэ дээр вагоных нь үзэгч нар тэр ачаа вагон хүлээ авахч нар нь таварын кастаа бүгд энд манад хамтарч ажилладаг. Тэгээ 24 цагаар хамттай. Ус компани эрчим хүчээ нэмэгдүүлэхээр дархан уулын газ Баянголын уурхай хүртэл 103 км урт 110 кВт-ийн 2 хэлхээт цахилгаан дамжуулах шугам 50-аас 70 мегаваттын дэд өртөө барих ажлыг гүйцэтгэж байна. 2015 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү шугамыг татснаар уурхайн үйлдвэрлэлээс гадна ойрцоох сумдыг байнгын цахилгаанаар хангах боломж бүрдэж байгаа юм. Бод төмөр Ерөөгөл компани Баянголын төмрийн хөдрийн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнг аймгийн Ерөө сумын хөгжилд бүтээч хувь нэмрээ оруулсан хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 10 жилийн турш тасралтгүй хийж иржээ.
Өнөөдрийн байдлаар одоо Сумар нутгийн хэмжээнд бол байгуулагчийн цагаас эхлэн 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ жил бас манай сумын 90 жилийн ой тохиолж байгаатай холбогдуулан бид бас Сумар нутагт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо өнөөдөр гэхэд 1.3 км газар Балтмор Ерөөгөл компани хөрөнгө оруулалтаар хатуу уучлалтай зам тавьсан төв дотор. Тэр нь бол дууссан байж байна өнөөдрийн байдлаар. За 2.1 км газар хайрын уучлалтай сайжруулсан замын ажил нь эхэлсэн. За нэг 40-50% явж байгаа шиг энэ одоо ажил нь бол энийг бол одоо 90 жилээс өмнө хийж гүйцэтгэх нэгсэн чиглэлээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө одоо Балтмор Ерөөгөл компани удирдлагуудтай холбогдож уулзалтад хэтийн бас бодлого төлөвлөлтөд ярилцж байгаа. Тэгэхээр бид нэр 2021 ортлох хэтийн ерөнхий төлөвлөгөөн дээр инженерийн байгууламжтай одоо орчин үеийн сүүлийн одоо тохиолдолтой тийм суурин асуудлыг шийдвэрлэхээр ярилцж байгаа. Тэр нь одоо яг замын арталт бол нэг цайлдаг өгөө хийж байгаа. Яг тэрийг бид тэнд хатгалж тэр газрыг. За жишээ нь одоо Балтмор Ерөөгөл компанид ажилчдын орон сууцыг одоо ерөөдөө төлөвлөрөж шийдэх тэрийг бараадуулж ийм чиглэлээр одоо цаашдаа холбогдож ажиллана гэсэн хамтлага яригдаж байна. Одоо 10 жилийн өмнөхийг бол их сайхан болж шүү дээ. Хүмүүс жир шилжиж ирж байна. Ерөөгийн башин барилга ер нь их сайхан хөгжсөн байгаа шүү дээ. Ингээл хүмүүс нь цалин мөнгөтэй нуурхан боёнд ингээд ажиллаж амьдраад сайхан болсон, маш сайхан болсон. Би чинь олон хүн чинь хүүхдэд идэг. Зарим нь одоо энэ уурхаа тоосгонд ажиллаж байна, зарим нь тогооч хийж байна. Ах トゥ нарын их олон хоёр талын хүн чинь олон хүүхдэд бүгд ийш ажиллаж байгаа. Тэгээ өшөө ерөөгийн хүмүүс зөндөө ажиллаж байгаа. Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, хүүхдийн цэцэрлэг өргөтгөх, гингафоны танхим байгуулах зэргээр хүүхэд залуусын боловсролд чиглэсэн оюунлаг хөрөнгө оруулалтыг Болд төмөр Ерөөгөл компаниас хийж иржээ. Ерөө сумын засаг захиргааны зүгээс бидний ажлыг одоо үргэлж дэмжиж ирсэн. Тийм учраас бид бол хамтдаа хөгжиж одоо энэ хэмжээгээр одоо Сумар нутгийн бүх иргэдийг ажлын байртай болгох, Сумар орон нутгийн иргэдийн одоо амжиргааг дээшлүүлэхэд одоо компани зүгээс нийгмийн хариуцлагын зүгээс ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байгаа. Уурхайн ойролцоо Шавын орд илэрүүлснээр 2013 онд ашиглалтад оруулсан тоосгоны үйлдвэр нь жилд 8-аас 10 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрээ төвшиглэн нойтон баяжуулах үйлдвэр болон бусад томоохон төслүүдийнхээ барилга байгууламж, ажилчдын орон сууцыг барихаас гадна орон нутагт үйлдвэрийн үнээр барилгын материал нийлүүлж, бүс нутгийн иргэдийн хэрэглээг эко тал руу хандуулах байгаль орчны зорилтыг давхар хадгалж байна. Сэлэнгийн өрөөнд байж байгаа бүх сумд бүгд модонд хайрж барилга барьж байгаа. Тэгвэл энэ байхгүй болох хэрэгтэй юм аа. Нөгөө барилгын бүтээгдэхүүн бид нар өндөрж хуралцаатай юм аа. Орон нутагт ашиглуулсан хүнд яваа. Хүнд нөхцөлд хүчийг үзэн хөдөлмөрлөж буй ажилтнуудын төлөө тавих анхаарал халамж, ажиллах нөхцөл, аюулгүй ажиллагааг хангахаас гадна амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхээс эхэлнэ. Тэгэл анх нэг 10 хэдэн хүн тэгэл барилга барьж ирсэн хүмүүс гэл жоохон ажилчид эдгээр бид нар нэг 2007 хүртэл ажилласан бүтээн байгуулалт нь бол 4 оноос 7 хүртэл явагдсан. Тэгэл станц эхлэхэн станц байгуулагдал тэгээд тогтоо олчж байгаа шүү дээ. Анх бид нар ихэд тогж байхгүйсэн юм чинь. Тэгэл бохирын асуудал шийдэгдэл цэвэр бохироос татал илэг нөгөө хөдөө гэдэг утгаараа биш нэг аймгийн төвд байгаа юм шиг л амьдарч гисэн л дөө. Тэгээд тэр утгаараа ч гэсэн манай ажилчид бол аюу сэтгэл өндөр байдаг шүү. Гаднаас хүмүүс ирсэн ч гэсэн яг ингээд бүгд энэ нийтийн байранд халуус цэврөстэй тэгээд тохлогийн байранд амьдардаг. Ажилчдын нийгмийн асуудал нь бүгд шийдэгдсэн байдаг. Тэр утгаараа ажилчдын доктор сууршилж гисэн сайн байдаг. Сайхан амт олон дотор ер нь их сайхан ажиллаж байна уу? Эвсэг сайхан амт олон байна. Энэ уурхайн зүгээс ч гэсэн одоо ер нь бидний ажил амралтын цаг энэ хоол унд байр орон сууцны талаар бол их анхаарал тавьж байгаа. Гэрээс интернетд орно ирсэн. Тэгэл гар утаснаас орчин, компьютерээс орчин бүх ажилчдын байранд оруулаад өгсөн байгаа. Тэгээд телевизийн 22 сувгийн бас антентай ажилчдын байранд холбогдоод өгсөн. Сая өнгөрсөн жилээс нөгөө G-Mobile компаниас гэрээ G-Mobile-ийн сүлжээ бас байгаа гар утсан. За манай өрөөнийх Ганбаатар манай үйлдвэрийн усан фансны оператор. За ингээд
даваа сөрөн бас усан фаз гамт улаг бас үйлдвэрт ажилладаг фовкад ирдэг. Би өөрөө уулын хэсгийн төслөгч. Ер нь бол манай компани чинь орон нутгийн иргэдийн ажилд их нэмждэг шүү дээ. Одоо энэ бид манай орон нутгийн 3 ихэд 9-ийнх. Тэгээ би өөрөө сэлэнт богонтойх. Манай орон нутгийн ажилчид. Ажлаас бус цагийн хангамж ирэн сайн шүү дээ. Энэ жилээ цаг өнгөрөөлөх болцоо энэ хангагдсан. Зурагт үзэн заалан тоглоно. Тэгэл хөгжмөө тоглоно. Манай чинь тэ байранда вайста интернетээр аялчихна. Тэг жилээ цаг ер нь бол өөр бүтээлт өнгөж болно. Тэг ер нь тэгээд зургийн жаргалаа хаваалцал. Ер нь тэгэл найзуудтай манай чинь яг 3-4 жил хамт ажилласан улсууд. Тэгэл хамт олмоо бүгдээрээ л найзсан шүү дээ. Манай л үед ингээд залуучууд. Ургах нарны өнгөтөө дурлал хайрын илчтэй уярх даасан андууд дуулах хүсэл нэгтэй дуутай өдрүүд Баянголын уурхайн ажилтнуудын дийлэнх нь залуус. Залуусын байгаа газар дуу хуур хөгжөө наргаанаар дүүрэн. Энэ залууст уулыг нүүлгэж усыг эргүүлэх их хүч бий. Болд төмөр Ерөөгөл компанийн хамгийн том хөрөнгө бол оюунлаг, чадварлаг Монгол мэргэжилтнүүд юм аа. Тэд компанийхаа хамгийн үнцэнтэй баялаг хүлээн. Айс үе он жилүүдэд Монголын уулуурхайн салбарыг авч явах үндэсний мэргэжилтнүүд юм аа. За өнөөдрийн байдлаар бол 20-од инженер техник ажилтнууд байна. 20 хоног ажиллаад 10 хоног ажилладаг. Тийм багт системээр ажиллаж байна. Миний хувьд бол ер нь уурхайн талаар ямар ч ойлголтгүй л анх ирж байлаа. 21 настай залуу ирж байлаа тийм. Тэгээд өмнө ажиллаж хийж ийсэнгүү анх удаа л уурхайд ирж ажил хийж үзчихээ. Тэгээд туслах ажилчнаас нахуулаад ажиллаж байсан. Тэгээд сайхан хамт олонны донд үнэхээр хамт олон бол их сайхан бүрдсэн хамт олон. Одоо л яг гоё ингээд жигдрээд хамт олон бол бүр бие бинийгээ ойлгоцсон тийм сайхан. Тэгээд хувийн амьдрал дээр ихэд бол одоо би анх энэ компанид орохдоо ихнэр хөөгдгөө байлаа. Тусдаагаар жамжаагүй байлаа. Тэгээд унаад хэрэгжгүй байлаа тий. Тэгээд одоо бол ер нь амьдралуудыг ихэд тэгшрээ төлөвшөө тусдаа гараад өнгөрсөн жил хормоо хийсэн тий. Иймэрхүү сайхан болж байгаа л да. Ер нь экскаватор чинь ер нь л уурхай ихийг нуглаа шүү. Ихэнх ажлыг нуглаад хийгээл яваа. Гоё нь гэвэл одоо экскаватор чинь ер нь л одоо бүх техникийн дундаа л бараг хүндлэгдээл явчихсан та хараг л. Одоо тэрикс операторууд бол машинчнар бол экскаватор чинь гайгүй хүндлэн шүү дээ. Тэгээ манай дээр одоо сакс гэж зөндөө шүү дээ. Олон одоо удаж байгаа экскаватор. Ер нь жоохон хатуу тиймэрхүү том чулууцаач гэдэг юм уу тийм газартай ер нь л сайн хүмүүсэл оруулна. Тэгээ 2010 онд анхны уурхайд ирчээд 50 тонны тэрэгсэн дээр анх гарч ирсэн. Тэгээд 50 тонны тэрэгсэн дээр гарч байгаад дараа жил нь компани зүгээс бид эдэг яваад 10 жил хойш нийт урагшаа өөр Монгол хотын өөртөөс хорны бүх тотлоод 100 тонны сургалтад 100 тонны тэрэгсэн сургалтанд бид тэр хамрагдаж явж ирсэн. 11 оны хавар явж байсан. Сургалтанд яваад. Тэгээ сургалтанд явж ирчээд буцаж яваад тэрэгсүүдээ замын үүдээс бид тэр 10 жил очиж очиж 10 тэрэгсээ уурхатаар авчирч байсан. Сэргээ алба хаагаад ирсэн. Хааж ирчээд 2009 онд яваад 10 онд алдагдаж ирээд. Энд урд нь би энэ хамгаалтанд идэгсэн. Тэгээд 5 очин сургалтанд суугаад тэгээд шууд энэ чинь ажилд ирсэн. Анх би яг нэг энийг доотлын жижигийн 888-ыг барьдаг байхад бол барьж байхдаа бол эхэндээ бас тэрийг бас их том байна гэж боддог байсан. Ажлын бүтээмжтэй чинь арай дээр юм байна гэж боддог. Тэгээ сүүлд энэ орчснаас хойш энэ дээр гарч ирээд энэ бүр хамаагүй дээр юм нэлээ ажлын бүтээмж нь. Тэгээ анх яхахтаа гарахтаа жоохон самдардаг хэлсэн. Тэгээ одооч бараг энэ дээр асцсан дээ. Ер нь уурхад ажилласнаар би их бахархдаг шүү дээ. Ер нь найз нөхдөд очиж би одоо уурхад ажилладаг гэдээ ярихад бол манай зэрэг хаана ажилладаг гэхээр бол төмөр Ерөөгөл гэж. Тэгээд ингээ ярихад бол үнэн бахархдаг. Энэ уурхад ажилд орсноос хойш амьдрал бол өөрөө. Ер нь цалин бол ер нь их доктортой өгдөг. Ер нь анхнаасаа ер нь анх бол орж явахд бол цалин бага байсан. Тэгээд айжмаар тасрахгүй өссөр бол одоо бид ер нь цалин бол боломжтой авдаг гэж боддог шүү дээ. Манай автовод
одоо нийтдээ нэг 100 гаруй жил болж байдгийг. 4 мэргэд үдгийн тэгээд 21 хоног ажиллаад 7 хоног амралдгийг. Өдөртөө биднэрт бас тийм норм хэмжээ байдаг л да. Хамгийн доод нь 6 ирээс тэгээд бейсбэкээ бол нэг 10-15 ирээс идэх. Ажилтаа их сонирхолтой л да. Олон жил тээврийн дэрэг барьсан тэгээд ерөөсөө сурцсан. Удам төвцөө ер нь уурхай ажилтаа манай гэр бүл манай аав ээж эдээ хоёр одоо бүгдээрээ насаараа уурхайд өдөрт ажил хийж явсан. Уурхайд амьдсан хүмүүс байгаа. Тэгээ манай гэр бүлийнхэн одоо өөр хүүхдүүд нь ч гэсэн уурхайгаа бүгдээрээ уурхайгаар явж байгаа. Манай ах уурхай инженер бас насаараа байсан ажиллаж байгаа хүн байна. Манай дүү бас уурхайгаар ажиллаж байгаа. Би бол өөрөө бас ажил амьдралаа бас уурхайгаар хийсэн. Би бол өөрөө яг үүндээ бол биеийн төмрийн багш дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Биеийн төмрийн дээр сургууль төгссөн. Тэгээд анх 98 онд Боронтор хотын сургуулийн төвд бэлазийн курс төгсөөд тэгээд уурхайд анх амьдралынхаа гараг эхэлжсэн. Манай том банд энэ уурхайд ажиллаад 3 жил болж байна. Одоо бол ашигчийн оператор гэдэг. Урд нь бол канерын цуцлах гэдэг байсан. Тэгээд өөрөө сурах сонирхол ирмэслээрээ нөгөө сургалтанд хамрагдаад ашигчийн оператор болсон одоо. Одоо ашигчийн оператороор 1 жил ажиллаж байна. Өөрөө тэр ажилдаа ч их дуртай. Манай энэ засварч хүүхдүүд ер нь мэдлэг чадварч их өндөртэй, сайн чих юм. Нийтдээ тэгээд хамтраад тусгалсраа хийж байна. Залуучуудтайгаа өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаа хэлж өгөөд эднээс би бас сурах юм байна. Эднэрт тэгээд амьдралын болон ажлынхаа туршлагаас хэлж өгөөд ингээл хамтарч ажиллаж явдаг да. Тэгээ шинээр олон хүүхдүүд ирэх юм. Би одоо энэ уурхайд ажиллаад 8 шав өөрөөсөө төрүүлж гаргасан. Шинээр хүүхдүүд одоо тэгээ бүгд энэ сайхан зарим 100 тоон дээр ажиллаж байгаа, зарим 50 тоон дээр ажиллаж байгаа. Хийж бүтээсэн амжилт арвинтай энэ хамт олонд ирээдүйд хийж бүтээхээр төлөвлөсөн ажил үйлсч арвин байна. Эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх алс хэтийн зорилтоо ажил хэрэг болох ажлын үндэс суурьудч хэдийнэ тавигджээ. Болд төмөр ерөө гол компани уул уурхай дагалдах ажил үйлчилгээг Гэрет компаниар гүйцэтгүүлэхээс илүүтэй өөрсдийн салбар нэгжээр хийж гүйцэтгүүлдэг өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь тус компанийн уламжлал анхнаас тогтсон хандлага юм аа. Монгол улс хөгжил дэвшлийн шин замаар замж аж үйлдвэрлэсэн орн болохыг зорж байна. Монголын төрч эдийн засгийн хөгжлийн чиг баримжаагаа уул уурхайтай уялдуулахдаа аж үйлдвэржилтээс салгаагүй. Төмөртэй улс хөгждөгөө гэдэг. Төмрийн хөдрийн нөөцөгтэй Монгол улс төмөрлөгийн салбараа хөгжүүлж, хөгжлийн тулгуур түүхэн эдийн үйлдвэр байгуулах цаг хэдийнэ иржээ. Болд төмөр ерөө гол компани төмрийн хөдөр олборлогч, экспортлогч 10 компанийг нэгтгэн Монгол ган нэгдэл компанийг санаачлан үүсгэн байгуулагдсан. Энэ нь ирээдүйд Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх томоохон зорилтынх нь эхлэл юм аа. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор одоо дахиад одоо 300-аас 400 хүний ажлын байр бий болно. Мөн одоо өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн бий болсноор улсад төлөх татварын хэмжээ улам нэмэгдэнэ. Мянган жилээр нүүдэлсэн Монголын ард түмний урвахаанаар дөрөөг бүтээж гам болд төмрөөр хийж ирсэн түүхтэй. Ерөө нутгийн газар шорооноос гарч байгаа төмрийн хөдөр нь дэлхийд Монгол брэнд болох Монголын ерөө дэлхийн дөрөө хэмээх бэлэгшээл биелэх болтугай. Бид одоо ирээдүгээ одоо ямарсан 10 жил 20 жилийн дараа болдом ерөө гол компани Монгол улсын одоо хариуцлагатай уул уурхай түшиглсэн одоо ийм том уурхай болон хөгжиж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Манай хамт олон ч гэсэн энэ төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа. Ийм учраас хамт олондоо болоод сум орон нутгийн биднийг дэмжиж яадаг одоо бусад байгууллага хамт олон бүгдэнд нь энэ өдрийн одоо 10 жилийнхэн ой мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ бид одоо цаашдаа хар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна. Ирж буй он жилүүдэд өрнөн их ажил үйлс бүтээн байгуулалт түүнтэй дүйц хүйц сорилтуудч
ирэх бизэн. Ярган харах 10 жилийн түүхийн алтан замтай болд төмөр Ерөөгөл компанийн хамт олонд улам ихийг бүтээх гэрэлт ирээдүй бий. Зах хязгааргүй орон зайд сэтгэн бодож сайхан ирээдүйг бүтээх мөрөөдөлч бий. Тэрхүү мөрөөдлийг бодит биелэл болгох далжиг үр болд төмөр Ерөөголчуудын хүсэл тэмүүлэл итгэл найдвар цуцшгүй хөдөлмөр юм. Тийм. Түүх бол зөвхөн тэмүүлэн мөрөөдөгчдийн хүлээр.